За тийм нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгчтэй өглөөний мэндийг хүргье. За өглөө болгон аз жаргалын цаг нэвтрүүлгээрээ за өглөөний нэвтрүүлгээрээ за стресс аз жаргал судлаач Баясгалан гэгчтэйгээ хамт за нэг иргэдтэй те 20 минутын бас нэг зөвлөгөө өгчих үүднээс энэхүү ярилцлагын нэвтрүүлгээ за удаа хүнд хүргэж байгаамаа. За өглөөний мэнд хүргье. За өглөөний мэнд үзэгчтэй бол өөр чинь өглөөний мэнд хүргье. За баярлалаа. За тэгэхээр аз жаргал хүрэх за аз жаргалтай байх зарчмуудын талаар та бүхэн ярьдаг. За энэхүү зарчимд мэдээж хэрэг за магтаал хүндэтгэл бол орох байх. За магтаал хүндэтгэл гэж юу вэ? За хүнийг магтах, за хүнийг хүндэтгснээр ямар сайхан эерэг тал за бий болгодог талаар та нэг. За магтаал гэдэг бол бас аягүй чухал зүйл. Бид нар эргэн тойрондоо байгаа одоо гэр бүлийнхэнтэй хамт олондоо найз нөхдөдөө тэр өтгө танихгүй хүнд ч тэр магтаал хэлдэг байх. Энэ маш том эерэг эрчим хүч байгаа. Маш эерэг том зүйл. Гэхдээ тэр мэдээж магтаал гэдэг маань өөрөө тэр үнэн бодиттой зүйл байх хэрэгтэй тий. Тэгэхгүй бол тэр чинь бэлдуучилсан юм шиг хуурамч болж өрөө шүү дээ. Тэгэхээр тухайн хүнийг сайхан урмын үгээр магтаж сурах нь бидний одоо монголчуудад бас нэн тэр хүний хэрэгтэй зүйлүүд байна. Ер нь сайхан хүнийг магтаж сурсан хүмүүс байдаг. Гоё байдаг ш тийм үстэй ч юм уу хамт баймаар санагдал магтаал дургу хүн гэж хороодөр байхгүй. Өөрийнх нь зөв сайхан үнэн одоо хийсэн бүтээсэн зүйл дээр ч юм уу хүнийх нь тэр сайн сайхан байдлыг хараад магтахад бол тэр хоёр хүний хооронд маш илүү найрсаг харилцаа бий болно. Найрсаг харилцаа бий болно гэдэг бол тэр чинь цаашаа үргэлжлээд харилцаа үргэлжлэх бүрэн боломжтой болж ирдэг. За тэгэл биенийгээ магтаж одоо та их сайн хүн юм байна, та тусч хүн юм байна, та их ажилсаг хичээнгүй хүн юм байна, тантай хамт байх сайхан байлаа, тантай дахин уулзахтаа баяртай байх болно гэж бүр ингэ өгүүдийг амандаа одоо бүр суулгах юм байна. Тэгэхээр ингээд нөгөө биенийгээ та их мэдлэгтэй хүн юм байна, та их чадварлаг хүн юм байна, та чи яасан сайхан хүн бэ, та чи яасан хөөрхөн хүн бэ. Одоо хөөрхөн гэдэг үг хүртэл бид нар ингэж бүр амандаа хөөрхөн сайхан энэ одоо магтаалын их олон үгүүдийг бид нар хэрэгэл сурах хэрэгтэй л дээ. Тэгээд тантай та их мундаг удирдахч бай, та мундаг ажилтан байна, та яасан сайхан ээж вэ, яасан сайхан аав вэ, үгүй ямар хөөрхөн хүүхэд вэ, яасан сайхан залуу вэ, яасан сайхан хөөрхөн бүсгүй вэ. Үгүй энийг бүр ингээд аманда чин сэтгэлээсээ зөв хэлдэг байх хэрэгтэй л дээ. Тэгээд эсвэргээрээ манай монголчууд магтах нь байтугай хүмүүс одоо ингээд доромж маягаар хочлохтой их сайн шүү дээ. Хоч дороо хоч өгөөл ингээл дороо хоч өгөөл хочлоод байгаа нэг шоколад ч юм шиг тоглоод ч юм шиг магтан матна гэдэг шиг ингээд ийм сони юм болгоод байдаг. Тэгэхээр ямар ч хүн нэр хочод дургу. Нэр хочод дуртай хүн олоод иргэвэл энэ хороогоос нэг ч хүн олохгүй. Хин нэг хоч моч зүгээл нэр мэр зүгээл ихэс төрсөн эцгээс авсан сайхан нэр вэж л мэн шүү дээ. Тэгэхээр хүнийг ногооноол гин улаанаал гин шараал гин тэгээд одоо тэр хүний тэр шар мар байсны буруу биш шүү дээ. Тэгэл эсвэл одоо бүр юу ч гөлгөрөөг нь хулгарааг нь гүйнэтэй юу тэгээд ингэ дээрээс нь энийг ингэж доромж өгөр миний хөх ажилласан шүү чи ингэ сайхан ажил хийчих гэж хэлхийн хооронд залхуу амтан ч гэдэг юм уу ингээ бүр ингэ доромжлоо. Тэгээ энэний сөрөг тал юу гэхээр хүн ингэ янз янзаар өөрийгөө доошоо хэлгээд бодоод ирэхлээрээ тэгээ тийм л юм ээ гэж бодоод хичээж чармааха болчихно. Чармаалт одоо нэг юм хийх гэж чармаагаад гоё бичих гээд явжсэн чи муухай бичихтэй чи муухай бичихтэй гэдэг тэгэхээр за би тэр тэр муухай бичихтэй юм чинь сайхан бичихтэй болох чармаалтай хийчихнэ. Хичээл чармаалтай орхичихдаг. Хичээл зүтгэлээ орхиход энэ доромж өгнөв санаатай санамсруугүй байдлаар нөлөөлж байгаа. Хүн нэгэндээ хоч өгчөө тэрийг яг бид нар хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй л дээ. Хөгжилтэй амьдрах хэрэгтэй. Гэтэ нэгнийгээ тэр янз янзын байдлаар доромж өгөөр хэлэх хэрэггүй. За тэр одоо улсын хурлын гишүүн Ганбаатарын далдуул гэдэг мундаг ном байдаг шүү дээ. Тэр номон дээр нэг хүүхдээ мангара гэдсэн чинь тэр хүүхд тамиа орлсон байгаа шүү дээ. Эцэг их нь хүүхдээ өхөрдөг гинэ. Мангара гэд хийгэж өхөрдөн гэж юу гэдэг юм бэ? Хүүхдээ хүй тэнийгээд дуудаж идэг хүн байдгийг. Үнэхээр харамсалтай. Ямар мэдлэггүй байна. Ямар боловсралгүй байна. Ямар мэдрэмжгүй байна. Дэндүү мэдрэмжгүй байгаа хөөхгүй. Энэ үг энэ хүнд ямар нөлөөлөл болох вэ? За дээрээс нь сайн үйлсийгээд байгаа хүнийг магтдаггүй юм. Сайн үйлсийгээд байгаа хүн талахдаггүй энэ хүмүүс. Би үнэхээр гайхдаг. За миний ээж бол гайхалтай хүн л дээ. Тэгээ миний ээж бол ингээд хүний хийсэн бүтээсэн сайхан юм дээр одоо ингээд маш их талархал илэрхийлдэг хүнд баярлалаа. Өстө үнэхээр чиний тусаар, чиний сэтгэлээр, чиний сэтгэлийн дэмээр, чиний зүрх сэтгэлийн хүчээр, чиний өгсөн энэ юмны чинь буйнаар би үнэхээр юм хийж чадлаа шүү гэдэг бүр онцгойлон заавал миний ээж талархлаа хүнд хэлж идэг. Тэгэхээр бид нар биеиндээ байгаа хүнд талархах, магтах. Талархаад байгаа учраас магтаал гарч байгаа. Ер нь бол үнэхээр баярлаад байгаа учраас магтаал наандаа урсч гарч байгаа.
Сайхан хүнийг хараад энэ хорвоо дээр ийм сайхан байдаг гэдэг өөрөө ирэхгүй талархаад баяр хүрээ. Яг би ад жаргал судлаач болоод надад мэдээж амьдрал маш олон өөрчлөлтүүд гарах ёстой шүү дээ. Тэгэхгүй бол би нэг онлын хүн болж өрнө. Надад практиктэр амьдрал дээр үр дүнгууд гарах ёстой. Тэгэхээр хүмүүсийн сайн сайхан чанаруудыг олж харж чадах тэгэхээр заримдаа би зарим хүн хараад одоо уяраад гэх юм бүр нөлөөс гойч. Тэгэл бүр өөрөө ирэхгүй ямар гоё юм бэ гэдээ бодглохлоор нөлөөс асгарчдаг байхгүй. Баярлаад баярын нөлөөс хараад үгүй ястаа ямар яасан сайхан үгүй ямар хөөрх юм бэ гэдэг бүр дотор нь ороод ойлгоод ингэ. Тэгэхээр бид нар тэр магтаал гэдэг чинь ийм өнцгөөсөө ийм одоо сэтгэлийн үзүүрээс гарч ивэл жинхэнэ гоё магтаал болно. Ойлгосны дараа хүндэтгэл ирдэг. Хөөрөө ирэхгүй хүндэлж эхэлнэ. Үгүй чинь өстө лут юм биш үү? Үгүй чинь үнэхээр өстө гайхалтай зүйл юм биш үү? Гайхамшигтай зүйл юм биш үү? Үгүй чинь агуу зүйл юм биш үү гэд ойлгоод ирэхлээр тэртээ дөрөв би хүндэлж эхэлж байгаа. За бид жоохон өөрөө жоохон даруусаад хажууд нь хэрэгтэй хэрэггүй мэрчгүй би ч одоо хажууд нь юу ч юм биш үү жижиг юм биш үү гэдгийг ойлгоод ингээд жоохон даруусаад ирж байгаа юм л да. Тэгээ ингээд хүндэтгэл төрөөд ирэхлээр бишрэлж хүндэлж бишрэл төрөн тийм үү? Бишрээд ирэхлээр тэр хүнийг хараад талархна. Гэхдээ ийм сайхан хорвоодор байна. Ийм гоё юм хорвоодор байна. Ийм сайхан уран зураг байна. Гэхдээ ийм гоё хөгжим байна. Гэхдээ ийм тоон байшин барьчих гэж байдгаа. Гэхдээ ийм TV8-ын хамт олныг бүтээчих гэж бас байдгаа. Ч гэдэг юм уу? Амьдрал дээр одоо гоё зүйлийг олж харахад бол тэр хүндэтгэл бишрэл төрөөд талархал төрж баяр хөөр төрж эхэлнэ. Энэ баяр хөөр төрсөн талархсан зүйлийг л магтаа хэлчихэж байгаа байхгүй. Уу ямар мундаг юм бэ гэл. Энд чинь ингээд хаандаа бүр санаасаа ингээд урдааны мөр шиг хэлүүлэх гээд байгаа байхгүй. Дүүхэлцэл ингээд хэлэхгүй бол хэлэн дээр нь гарч ирэл тэ. Гү чи яасан хөөрх юм бэ? Гү чи яасан мундаг юм бэ? Тэгээ энэ мэдрэмжийг авчиж бид нар аз жаргалтай болно л доо. Ер нь бол. Яагаад энийг ингээд хүмүүс хэлэхгүй байгаа? Энэ мэдрэмж байхгүй. Мэдрэмж нь хөгжөөгүй. Юмыг ингээд сэргийг соргоор олж харах сэтлэнд хөгжөөгүй, санаачлах нь хөгжөөгүй, хувиа борлуулаад доош харлуулаад сурчсан. Тэгээ бусдыг эргэн тойр надад ер нь ямар хамаатай юм. Ер нь бол амьдралд хамаатай юм бидэнд хамаатай юм би хамаагүй ч юм би л дээ. Одоо тогт хамаарал гэнүүдээс би хамаарахгүй зүйл бол хамаарах шаардлагагүй л байх. Гэхдээ бас гоё зүйлээс хамаарч амьдрах хэрэгтэй. Тэгжиж бид нэр аз жаргалтай болно. Тийм тэгэхээр энэ олон дарааллуудаар таньж мэдээд ойлгоод хүндлээ тэгээд одоо бишрээд өөрөө ирэхгүй амнаас магтаад энэ долгионд та орчуулна ажиглалтай байх бас том нэг аргачлал байна. Одоо таны ярьж байгаа энэ долгионы за энэ магтаалыг бас хүлээж авч бас сурах хэрэгтэй юм болов уу би бодлоо л та. За жишээлбэл та ямар сайхан бүсгүй вэ гэдээ одоо хэлчихмөт нөгөө хүн нь бас ичингүүрч юм уу те бас баг юу яриад байгаа ч тийм тохиолдол бас байдаг. Тэгэхээр одоо бас энэ хөө одоо магтаалын үгийг бас тусгаж өөр дээрээ аваад сайхан баярлаач гэх юм уу бас тэнийг бас хэлэх ёстой. Бас эмэгтэй хүн та ямар сайхан залуу вэ гэх юм бол нөгөөх нь бас арай өөр сэтлэр ойлгочих гээд бас байдаг тийм ээ. Тий. Яг үнэ. Тэгэхээр хүний магтаалыг бас л мэдрэмжийн асуудал. Бас л одоо их мэдрэмжтэй хамт асуудал. Аян намайг миний ажил хөдөлмөрийг хараад намайг сайхан эмэгтэйгчлээтэй гэж ойлгонохоос биш бас өөрөө буруу сэтлэр аваад ичингүүрэл те за намайг одоо бараг лээжтэй авч явж секстик хийх гэдэг үнцгээс харж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бас л мэдрэмжийн асуудал. Тэгээд хүнийг магтаалыг одоо хүн өөр нэг хүнийг магтчихвал тэрэнд нь чин сэтгэлээс талархаад буцаагаад хүнийг магтах сэдв байдаг л байхгүй. Тэгэхээр энэ харилцан биенийг магтана гэдэг бол чин сэтгэлийн аз жаргалын нарийн нандин харилцааны тухай ярьж маш нарийн одоо тийм нандин харилцааны тухай ярьж шít. Зүгээр нь самиануу сайн юу начин сайн гэдгээс бүр гүнзгий их тийм одоо сүнсний гэж ярих тийм да ер нь бол сүнсний мэдрэмжийн тухай ярьж байна. Тэгэхээр ингэж би эндээ сүнсэндээ буюу бүр тал тухамсартай бүр ер нь одоо сонирхолж хэлэхэд бид нар биенийхээ 20% л арддаг гэж. За тэгэхээр за та жишээлбэл нэг тодорхой шийдвэр гаргах төвчний хүн байлаа гэж бодъё. Тэгэх юм бол за одоо жишээлбэл Монгол улсын за иргэдээ аз жаргалтай байлгахын тулд та яг ямар алхмыг хийх вэ? Би хэрвээ надад тийм эрх мэдэл байсан бол би хамгийн эхлээд энэ бүх PC тоглоомууд хамгийн нэгдүгürt энэ бүх энэ алан хадаатай кинонууд тэгээд энэ PC тоглоомын газруудыг өтөр түргэн хууль гаргаж байхгүй болно. Хуулийн өрөөнд. Энэ ямар ач холбогдолтой вэ? Одоо өнөөдрийн цэцэг цэврүү шиг хүүхдийнхээ оюун санааг бид нэр хамгаалахгүй бол ирээдүгөө бид нар хамгаалахгүй бол насан турш бид нар хамгаалахгүй бол хэн хамгаалах юм бэ? Ямар ч хараа хяналтгүйгээр мөнгөний золиос болоод тэгээд нөгөөдөл нэрчэл намаа хийхгүйгээр PC тоглоом дотор алан хийгээ сууж ин гэдэг бол бодол дотор хамгийн эхэлж үлдэгддэг.
нөө гэмт тэргүүд дээр сэтэл нь юу юм бэ? Хин сэдсэн? Яаж зохион байгуулагч юм бэ гэж хэлдэг үсттэй. Тэгтэл чин сэтэл нь юу болж байгаа гэдэг тэгэхээр компьютер PC тоглоом дээр мөнгөний төлөө одоо хичнээн олон хүмүүс цагийн 500 төгрөгч гэдэг лөө суулгачаад баахан компьютер дээр суулгачаад хамгийн сүүлийн үеийн алах аргуудтай кино PC тоглоомуудыг хөгжүүлээд хүүхдүүд нь хичээл хийж байгаа нэрийн цаана энд ингээд аллах үлдээд байж байгаа гэдэгт би их хүний хувьд ч тэр эмэгтэй хүний хувьд ч тэр үнэхээр сэтгэл шимширч байгаа байхгүй. Яах юм бэ? Одоо эн чинь нэг алхмын дараа л хүн одоо зохих алах юм хүн. Тэгээ сая гадаад Америкт 17 банд олон улсын мэдээ гаргаж ирсэн. 17 настай банд эмээнлэг шаардлага тавьсан байна л да. Одоо зүгээр суугаад байна л гэсэн байлгүй дээ. Одоо бодвол PC тоглоод ахаар нь. Тэгэхээр нь алхаар зохиж одоо амнистийн бүрлэгчгээл юу руу залгаж байгаа ч байхгүй. Цагдаагийн газар л би эмээг ингэчлээ. Хөрөө дээр гэсэн хөрөө дээрсэн чинь эмээн ингээд тусна гожод нас орсон байна шүү дээ. Хажууд нь тоглоом суулж сууч. Энэ л байхгүй. Тэгээ ийм л юмыг одоо өрөөдөө болсон хүүхдүүдтэй бид нар анхаарал хандуулж тавих бол хууль гаргаж хамгийн эхлээд PC тоглоомын газрууд алаа хайдаантай телевизийн кино болон нэвтрүүлгүүд энийг бүр хуулийн хүрээнд байхгүй болох хэрэгтэй. Тэгээ энэ хуулийг бас би санаачлал гэж бодож л байгаа л да. Ер нь бол мэддэг чаддаг хүнтэй хамтран мэдээж би ганцаараа нэг жоох олон сайхан хүмүүс энийг дэмжих байх гэж найдаж байна. Тэгэхээр ийм хууль гаргаад энийг байхгүй болох хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ садар самууны асуудлыг зохицуулах хэрэгтэй. Садар самууны асуудлыг зохицуулах хэрэгтэй байна. За, ерөнхийдөө энэ гэр бүлийн өдөр гэдэг бас сайхан өдөр гарчихсан. Архигүй өдрүүд юу болж байна? Архийг хомих хэрэгтэй. Архийг яаж хомих юм бэ гэдэггүй. За, би бол Шведэд явж байсан. Шведэд архи бол 200-300 $, үнэтэй гэдэм байлээ. Ерөөс үнэтэй ч юм байлээ, хүмүүс нуудах ч юм байлээ. Залуучууд нь 2 градусын пивгээ ууж байгаа байхгүй юу? Тэр нь тэгээд кавасрах юм уу да манахаар угаал юм яриад инээлдэл ингэ согтож байгаа ч хүн байхгүй юм байлээ. Тэгэхээр энэ архины асуудлыг бас хуульчлах хэрэгтэй. Нэмч залуу архины үйлдвэр байгуулсан байж байгаа. Иргэний зориг гаргаад үйлдвэрээ татан болгосон байсан. Яасан гэсэн чинь муухай юм аа. Эмч хүн юм ийгээд байж байгаа гэж. Тэгээд яагаад гэдгсэн чинь энэний цаана ямар хор холбогдол байгааг би мэдж байгаа учраас миний ингэ сэтгэл өвдөд би архины үйлдвэр болиуллаа гэж хэлчихсэн. Тэгэхээр энэ архиар одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжигээд одоо манайх ямар ч харихт уудгийн яасан ч хэдэн нэг хүн хэдэн литрч архи оногддог гэлээ. Энэ бол бузар хүн та. Эдэний дээж мэж биш. Эдэний дээж мэж гэж худлаа яриад яах юм. Энэ бол зүгээр бузар хүн та. Би бол юу гэж боддог гэхээр тодор 500 жилийн дараа ч юм уу хангалтчлал би байхгүй л байх л та. Түүх болж үлдэнэ гэж боддог. Миний бидний өвгдээд сая юу мангар байгаа биз? Ийм юм хэрэглээд гэжсэн байгаа юм та гэж. Тэгээд архины шилэн ингээд нөгөө юу түүх болоод музейд байх гэж би тэр үе ирэх байх гэж найддаг. Тэгэхээр энэ архи байна, тамхи байна, хар тамхи байна. Том мөнгө эргэлдэж байгаа. Том мөнгө эргэлдээд байгаа учраас хийгдэт байгаа. Тэгэхээр энэ мөнгөн эрэлт хэрэгцээ нь юу байгаа вэ гэхээр нөгөө стресс таардаг юм л байхгүй. Стрессээ тайлахын тулд нэг юм хэрэглээд байна л да. Түр мартагдах гад. Тэгэхээр энэ бол хэцүү. Тэгэхээр гих мэт асуудлуудыг бол хуульчлаад тэгээд энэ хүмүүсийн оюун санаатай маш сайн ажиллахгүй бол залуучуудын сэтгэл санаа ондоо, эмэгтэйчүүдийн хондоо, эрэгтэйчүүдийн хондоо, гэр бүлийн сэтгэл зүйн хондоо, гэмт хэргийн сэтгэл зүйн хондоо, одоо настай хүмүүсийн настангуудын сэтгэл зүйн хондоо, албан газрын сэтгэл зүйн хондоо, тамирчдын сэтгэл зүйн хондоо, охтуудын сэтгэл зүй, хөвгүүдийн сэтгэл зүй гэдэг бие дасан өөр сэтгэл зүйн том асуудлууд байна. Тэгээд сэтгэл зүйн том асуудлуудыг болохоор чинь хувийн төлөвшлийн асуудлууд байна. Сайн иргэн бий болж иж, сайн бүтээлч, сайн хүмүүс одоо нийгмийн дүүрэн байж иж, сайн хүмүүсийн цөөдөд байна шүү дээ. Тэгэхээр энэ сайн сайхан хүмүүсийг олшруулж иж, сайхан нийгэм хүмүүнлэг инэрэнгүү аж аргалтай Монгол улсыг байгуулна. Тэгэхээр энэ сайн олон хүмүүсийг олшруулахын тулд ер нь бол дэлхийн аж аргалын өдрийг юу гэж харж байгаа вэ гэхээр дэлхийн аж аргалын өдөр гэдэг чинь 215 орн байдаг гэдэг баг те. 215 орноос чинь дэлхийн аж аргалтай Бутан улс, аж аргалтай Венесуэл улс, аж аргалтай Япон улс, аж аргалтай гэдэг ингээд аж аргалтай улсуудын тоо нэгсэд ер нь аж аргалын индекс бол их нарийн юм байна. Маш 40 үзүүлэлтээр шалгадаг хэцүү. Тэгэхээр энэ аж аргалын одоо аж аргалтай орнууд бий болоод ирэхлээр дэлхийн аж аргалтай дэлхий болох гэдэг шүү дээ. Ийм л юмны төлөө нүүб ажиллаж байна. Энийг бол маш их нарийн тооцож байгаа. Тэгэхээр бид нар хүмүүсийнхээ сэтгэлтэй ажиллахгүйгээр хэцүү. Ер нь хүмүүсийн сэтгэлтэй ажиллаж бол бүх юмыг давах байхгүй. Хүмүүсийн сэтгэлтэй ажиллахгүйгээр ингээд тэгэл одоо сая манай ангийнхан юм ярьж байгаа байхгүй. Группийн ангийн чатан дээр ядарсан нэгэндээ туслах хандвийн сан гэдэг. Тэгэхээр би шууд эсэргүүцсэн л дээ би ангийн дараанаас
ядарсан нэгэндээ туслах хандив сагж юу ярьж байна? Би энийг ойлгохгүй хин ядарсан юм бэ? Хин ядарсан болоод юм ярьж байна. Өнөөдөр бид нар ажил хийж хөдөлмөрлөх нас. Ажил хийж хөдөлмөрлөх хэрхэн хэн яаж ажил хийх тухай ярих болохоос биш. Хин нэгэндээ хандив насны жишээ өөгшүүлэхгүй гэдгсэн чинь манайхан зарим дэмжээ авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр одоо бидний насны ч гэсэн ажил хөдөлмөр эрхлээд ингээл одоо явах ёстой шүү дээ. Тэгэхээр энэ ажил хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр нэлээд анхаарах их одоо ажиллах юмуд бий. Монгол улс бүгдөө хөдөлмөрч хичээнгөө чармаалттай хийсэн бүтээсэнтэй улс орн болохын тулд сэтгэл зүйтэй ажиллаж оюун бодолтой л ажиллах сураа авахгүй тэхгүй бол явахгүй. За тэгвэл аз жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ? За аз жаргалтай гэр бүл бол хамгийн эхлээд ойлголцдог байх хэрэгтэй байна. Хоёр эрэгтэй тал нь ч ойлголцдог, эмэгтэй тал нь ч ойлголцдог. Хоёр тал хоёулаа ойлголцохыг мэрийн. Тэгээ нэг тал нь ойлголцох гээд нөгөө тал нь ойлголцохгүй өөрөөр дураараа байгаа байвал доглон одоо дугуй машинаар бол дөрвөн дугуйтай явж явах хэрэгтэй байж баруун одоо эхнэр юм нөхөр нь алдаа гаргаад байна те. Тэгээд энэ ерөөсө хүчрэхгүй бол тэр машин яваа болчих чинь. Хоёр дугуй нь харцсан шүү дээ. Хоёр дугуй нь хөдлөхгүй шүү дээ. Ойлголцохыг хүсэхгүй байна, үгэнд орохыг хүсэхгүй байна, зөвшөлдсгийг хүсэхгүй байна. Тэнхээ болохгүй байна, арх ухаа болохгүй байна, ажиллаа хийхгүй байна, залахгүй байна. Нөгөөх нь энд ингээ хийргээл авахгүй. Хийргээл байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо эрэгтэй ч эмэгтэй ч амьдрал нь явахгүй гаццсан, зогсцсон. Тэгээ нөгөө хоёр дугуй нь хагарцсан, нөгөө хоёр дугуй нь хийргээд ингээд. Тэгээ сүүлдээ хоёр дугуй яах вэ? Хийргээд байх юм байна, адилхан хагарна. Тэгэхээр гэр бүл гэдэг ийм л зүйл. Тэгэхээр дөрвөн дугуй яаж юу зэрэг явдаг байх вэ? Хийн хүртэл адилхан байхгүй бол дугуй явахад доголдоод байдаг шүү дээ. Дөрвөн дугууны нөгөө хийнийх нь юу даралт нь адилхан байхгүй бол ингээл гацаал өрүүл булаагаал ийш тийш авч явчих гал гэдэг үстэй. Тийм нарийн одоо зохицолтой гэр бүл. Тэгэхээр машин маань жигд урд хурдан явж болно, удаан явж болно тэр хамаагүй. Дөрвөн дугуй урагшаал ингээ явж явах хэрэгтэй зэрэг. Энэ л чухал. Тэгэхээр ийм байханд бол маш их ойлголт хэрэгтэй. Гэр бүл бол ойлголцож ижил явна. Ойлголцохгүй гэр байдлаас болоо сална. Гэр бүл чинь санхүүгийн хувьд Excel үзэл бодлын хувьд ойлголцдог байх хэрэгтэй. Ойлголтууд нэг байх хэрэгтэй. Санхүүгийнхаа хувьд ойлголт нэг байх хэрэгтэй. Нэг нь ингээл гэр орноо даагаал аваад яваад одоо нөгөөтг нь ингээл юм нэхээ суугаад байдаг бол бас шудраг биш шүү дээ, тий. Шудраг амьдарцгаая л та. Гэр бүл гэхлээр нэг нэгээ даагаад нөгөөдгөө даадгүй тийм ачмаж болохгүй. Харин дундын өмч байгаа хамтаа их зөвлөдөө чадхаараа гэр бүлдээ хувь нэмэр оруулах хэрэгтэй. За ер нь бол зарим бүсгүүчүүд байдагтай ингээл нэг сайн нөхөртөө суугаад даалгаа сууж явах юм гэхинтэй одоо гэрийн аваалах юм. Үгүй шүү дээ. Тэр чинь бас нийгэмд хийж бүтэж хамт олонтой байх хэрэгтэй. Эсвэл нөхөр нь ч юм. Тэгэхээр эдийн засгийн хувьд ойлголцтой байх хэрэгтэй. Ажлын хуваартай байх хэрэгтэй. Нэг нь хамаагийн маягаар нөгөөт нь үжихгүй суугаад. Ингээл ойлголцлын зөрөө гараад энэ нэгэндээ гомрохч эхэлнэ шүү дээ. Би л бүх юм хийгээд байхад энэ ерөөсөө хийхгүй юм. Бие биендээ талархдаг байх хэрэгтэй. Гэр бүлээ хамтран хүмүүжүүлдэг байх хэрэгтэй. За тэгээд мэдээж тэр хорт зуршлууд амьдралыг төвтөрөө арх дарсны асуудлаас чөлөөтэй байх хэрэгтэй. Тэгээд нэгээ дэмждэг. Гэр бүлийн хамгийн гол гэр бүл байх гэдэг юм. Манай нэг найз намайг буржаа хөөхд багт асууж байсан байхгүй юу? Яг гэж хүмүүс нэг гэр бүл болт юм бэ гэдэг. Надаас асууж байсан гинэ. Би тэрийг хариултаа мартцсан байна. 6 дахь ангид багт асууж байсан ч байхгүй манай анги хөөхд. Тэгсэн чи би ганцаар тухайн тул гэж хариулж байсан гэж байхгүй. 6 дахь анги хөөхд би гэж хариулж байсан шүү дээ. Тэгэхээр тэр үнэн ганцаар тухайн тулд гэр бүл болчих. Тэгэд гэр бүл болчоод ганцаардаа суугаад байвал юм чинь ойлголцохгүй л байна шүү. Тэгээд нэг нэгээ босгон байгуулдаг, урамшуулдаг юм гэр бүл байх хэрэгтэй. Тэгэд бас ер нь манай монгол хүмүүсийн цан бах нэг нэгээ магтаж урамшуулах тал дээр таарав. За тийм ирчүүд бас мундаг ирчүүд бий. Ихэнх нь жоохон дуугаад юм байна. Тэгэхээр аз жаргалтай гэр бүл гэдэг бол бүх салбар дээр ойлголцдог. Ахаад нөгөө сексийн асуудал, гэр бүлэмжээ сексийн асуудал хөндөгдөнө. Сексийн асуудал дээр хэрхэн ойлголцож, хэрхэн зөв одоо биенийг сэтгэл ханамжтай байлгаж чадж гин үгүй юу. Ингээд маш олон асуудлууд байж аз жаргалтай гэр бүл бий болно. Тэгээд аз жаргалтай гэр бүл болоход бол хамгийн гол нь эрэгтэй хүнээс маш ухаан, ноёнор, эр хүний тэр төшөг нүмер нөлөг хэрэгтэй. Эмэгтэй хүнээс арай нэг нарийн нандин чимхлэр ухаан хэрэгтэй. Ингэж бий болно. Тэгээд бас манай Монгол аз жаргалтай гэр бүлүүд зөндөө байдаг гэж бод. Ер нь зөндөө ч явахдаа тодорхой хэмжээгээр байдаг гэж боддог. Тэгээд аз жаргалтай олон гэр бүл болохыг бидний үе бол социализм үеэс шилжилтээс учраас маш их сонин сарм үе дамжчихлаа шүү дээ. Монгол улсын жигээр архичин болов, картын бараанд архичин болцоож тийм хачаач үе таарсан учраас одоо бид нар
одоо байгаа гэр бүлүүдийг аварч хамгаалахаас гадна ирээдүйн гэр болох хүүхдүүдийг хамгаалах бидний том үүрэг байна. За, нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх одоо цаг нь болчихсон байна. Яг энэ хүү одоо аз жаргалтай гэр бүлийн сэдвэрээ те маргаашийнхаа дугаар дээр хоёулаа дэлгэрэнгүй сайхан ярилцъя. За, нийт үзэгчд маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Маргаашийн дугаараараа уулзтлаа. Баяр таа.